Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан Монголын залуучуудын холбооноос хүчирхэг эмэгтэйчүүд энх тайвны гүүр болдог сэдвт 50 жагсаалыг энх тайвны гүүрэн дээр зохион байгуулж байна. Мэдээллийг манай сурвалжлагч Бүрөв зураглаач Батэрдэн нар хүргэнэ. За энх тайвны гүүр амар тайван жагсаал болдог энэхүү тайван жагсаалыг бол Монголын залуучуудын холбоос 3 дахь жилдээ зохион байгуулж байна. За энэ жагсаалын маань үндсэн зорилго нь эмэгтэйчүүдийн нийгмийн тохиролцоо нэмэгдүүлэх. За өнөөдөр эмэгтэйчүүдэд ямар асуудал тулгамдж байгаа, ямар асуудлыг шийдвэрлэх ёстой. Энэ үндсэн зорилгоор бол энэхүү жагсаалыг бол зохион байгуулж байна. Тэгээ өнөөдөр бас 3 сарын 8-ны өдөр яг энэ олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрөөс Монголын залуучуудын холбооны бүрэн бүрэлдэхүүн за дэрэгдэх байгууллагын залуучууд маань бас өнөөдрийн жагсаалд бол ингээд бас оролцоод явж байна. За өнөөдөр эмэгтэйч одоо голс бол одоо юу тулгамж байгаа мэдээж өнөөдөлтэй асуудал, за хүүхдийн асуудал, за тэгээд эмэгтэйчүүдийн эрх юун дээр тулгамж байгаа. За сүүлийн жилүүдэд одоо эмэгтэйчүүд тэрэнд залуу гэр бүлийн салдууд их болж байгаа. Тэгээ энэтэй ч гэсэн уялдуудад хүүхд өнчрөх эмэгтэйчүүдээс эрхүүд тодорхой хэмжээр хөндөж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхэд өнөөдрөөс Монголын залуучуудын байгууллагаас энэхүү тайван жагсаалыг зохион байгуулж байна. За өнөөдөр олон улсын эрхийг хамгаалах өдөр байгаа. Бид Монголын залуучуудын холбооноос 3 дахь жилдээ санаачлан зохион байгуулж байгаа хүчирхэг эмэгтэйчүүд энх тайвны гүүр болдог үйл ажиллагаа маань тайван жагсаал хэлбэрээр явагдаж байна. За энэхүү үйл ажиллагаа маань олон улсад бас зохион байгуулагддаг. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд эмэгтэйчүүд мөн оролцсон тайван жагсаалд олон улсад байгуулагддаг бөгөөд тухайн хотынхоо яг гүүрэн дээр нь бас зохион байгуулагддаг онцлог. Ийм учраас бид бас энх тайвны гүүрийг сонгож бас ирсэн байгаа. Ингээд Монголынхоо эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн Мартин намны баярын мэнд хүргэе. За өнөөдрийн ингээд үйл ажиллагаанд ингээд оролцоо, жагсаалд оролцоог явьж явбал ирээдүйд болох охтуудаа ирээдүйд болох тийм бүсгүйчүүдтэй ингээд ээж болох гэж байгаагийн хувьд бол аливаа зүйл дээр ухаалаг байж бие зүй авч явах хэрэгтэй. Тэгээд аливаа хүчирхийлэл гэдэг зүйлээс хол байх хэрэгтэй. Тийм учраас нийт охт бүсгүйчүүдэд бол энэ жагсаалдаас ороорой гэж уриалж байна. Миний хувьд болохоор ерөнхийдөө одоо салт их байгаа Монголын залуу гэр бүлүүдийн нь. Тийм учраас одоо залуучуудтай хариуцлагатай байгаад үүргээ ухамсарлаад одоо сингл ээж битгий байлгаач хэл гэж хэлмээр байна да. Тийм асуудлыг төвшөж энд жагсаал 50 жагсаалд оролцож байна. За энэ бол эмэгтэйчүүдээр бол орлого олж байна. Энэ нь болохоор ер нь бол хөдөлмөрийн хуваарийн дагуу бол хүмүүс маш олон мэргэжлээ байдаг. Эмэгтэйчүүдийн эрхэлж байгаа бол хөдөлмөрийг бол маш одоо олон нийтийн дунд бол их тийм нэр хүндийн хувьд бол маш доогор үздэг. Дээрэс нь бас гадаадад аваачиж одоо албаар биеийг үнэлүүлэх, одоо хуурч аваачих ийм үзүүлэлт гарч байгаа. Дайлангуй хууль бусаар бас гэр бүл болох ийм асуудлууд байгаа учраас энэ асуудлыг бас хүнд тавьж байгаа.